1 2 3 What's up everybody? Сайн уу. За би жоох бодлоочлоо. За сайн мэн үзэгчтэй. Хай. Хулан Сэм 2 нь байна. За энэ удаагийн дугаар маань бүх юм nursing-тэй холбоотойгоо. Nursing гэдэг маань юу гэдгийг манай монгол хэлний судлаач болоо. Хотлоо өөрөө тайлбарлаж мэдэхгүй бол. Nursing гэхээр одоо битээр нөгөө шинэ хүнээ удахгүй хэтэж авах гэж байгаа болохоор өөрхөн битээр одоо хоёр өрөө байранд амьдардаг. Тэгээд жижигхэн хэсгийг нь олтохой одоо яг охиндоо зориулаад тэрэнд нь хувцас, хунар, тоглоом, тэгээ юу лэн тэдрийг ингээд байршуулж байгаа. Тэгээ ер нь бол nursing гэдэг нь ер нь голцоо Америк эхчүүдэд айгүйх тохиолддог гэнэ л дээ. Яг хоо их болгонд л тохиолддог. Гэхдээ Америкчууд бүр тусдаа тийм nursing гэдэг юм нэр томьёо гаргаад ирсэн. Тэр нь болохоор nesting гэдэг нэр томьёо гаргаад ирсэн. Тэгээ тэр нь юу гэхээр жирэмсэн эмэгтэйчүүд ингээд одоо 1-р trimester ч гэснээр дөнгөж жирэмсэн болсон ч дунд хавцаанаа ч сүүл хавцаанаа ингээд айгүй гоё хөөх ингээ хүүхдийн хорморыг бэлтэл бүх юмаа бэлтмээр болдог. Бүр цаанаасаа тийм одоо инстинкт байд юм байна л да. Зүн савин төрөөд идэг. Одоо nesting гэдэг маань англиар болохоор монголоор болохоор үүрээ засч гинэ гэсэн үг. Шувууднууд үүрээ заслахлаар nesting хийж гинэ гэж ярьдаг. Тэрэн шиг одоо эцэг эхчүүд одоо ялангуяа эмэгтэйчүүд болохоор Америкт одоо үүрээ бэлтэж гинэ гэж ярьдаг. Тийм хүүхдээ ингээ хөөхөн тэг хөхүүлэх тэр бүх одоо хүүхдээ унтуулах бүх газар ингэж бэлддэг юм байна л да. Тэгээд ер нь бол баг сүүлийн 2 сар жингаал битэр ингээл баг бэлдээ яваад байгаа байхгүй жижигхэн орон зай гаргаал тэгээд тэрэнд нь хүүхдийнхээ хувцас сонор бүх юмыг бэлдээд тэгээд тэр одоо жижигхэн адал явдлаасаа та нартай хуваалцах гэж байна. Тэгээд энэ нүү байранд яаж одоо хүүхдээ огтож авнаа бит хоёр дотоод гэрээр дүүрэн юм байна ямар ч зай байхгүй гэдээ ярьж исэн. Тэгсэн чинь хоёлаа бүх юмаа зэгцлээд харин овоо хөрхэн зай гаргаад юмнуудаа бэлдсэн. Ер нь бол одоо ингээд хөрхэн охиноо ер нь хүлээж авахд ерөнхийдөө бол бэлэн болсон. Flashback. Yeah, what's going on? Шуудан гар нэг ийм нэг хоёр юм ирсэн байгаа. Энэ хоёр одоо яг юу юм бүү мэд. Нас сойта. Пандака. Ямар өөр хийдэгтэй. Харин энэ хоёр юу юм? Дээрээс хойш энэ юм байх юм. Би чамд хэлээ. Юу гэж хэлсэн юм? Ханны цаас уу? Ханны цаасаар яах юм? Өрөөгөө жоохон бэлтээ гэж би чамд хэлээ. Тэр өрөөг одоо харахаар ингээд зүгээр л баг миний дууны төхөөрөмжүүд байгаа эцтэй. Тэгээд яг хэдий нөгөө монголчууд болохоор төрөөгүй хөлтөд гэдэг ч гэсэн энд ялангуяа хоёулаа ч нь одоо ингээл ээж аав өдрөөс Монголоосоо хол хүүхэд төрөхөөр бас ингээл тусалж явах байхгүй юм чинь. Эхнээс ингээд уг нь юмнууд аваа бэлтчихдээ юм байна л та. Тэгээ би нөгөө нэг группээс нөгөө December due day гэдэг нөгөө 12 сард төрөх эхчүүдийн Facebook-ын группт би байдаг байхгүй юу? За. Тэгээ тэнд бас ингээл эмэгтэйчүүд амар хөөрхөн nursing-оор хийцэн та нарын зургийг харъя марыг гэж амар хөөрхөн өгнө. Зурнууд оруулаад идэх байхгүй юу? Тийм. За тэгвэл хоёлаа хийлтэй. Хийхөө. Тэгэл намайг сайн яах. За харин 100% дэмжиж байна. Хоёлаа хий. Харин бүгдийг хинзээ яа. Минийэр зүгээр хараад л ийч. Би бас өөрөө хийн. Чи юу нэр? Уян гол нь тэр нэг ханаа ингээд хөөрхөн энэ ногоон 92-ын юугаар цаасаар эн чинь гол нь салдаг юу аахгүй юу? Опоо юм. Байхгүй юу. Тэгэхээр хоёулаа эндээс нүүж мөгөл авчруулна. Тэгээд нагаад тэгээд дээр нь ингээд хөөрхөн уг нь болж өгвөл охиныхын нэр нэртэй. За. Тэгээд яг зарим хүмүүс болохоор аягүй хөөрхөн юм нөгөө юм юу юм тавиур тавьчихдаг. Гэхдээ яг орон дээр болохоор нөгөө нэг орон дээр болохоор дээрээс юм унчмаар юм шиг санагдав. Газар их хөдөлдөг газар юм чинь. Тэгээд хоёлаа ээжийнхаас нөгөө нэг юугаа авчираад ороо авчираад. Гэтэ гол нь хараа энэ групп дээр бас ингээд эрт төрсэн эхчүүд бас байгаа юм заяа. Тэгээ хоёлаа одоо ингээд
бэлтгэлтэй байхгүй бол бас юу ч болж магадгүй. Тэртээ тэгээ хоёрдугаар хоёуланд ч бас ингээд яг туслаад тах юм бас байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө л хийхгүй бол За. Тэгвэл ээж охроо гэж ойлгоорой. Тэр адилхан байна. би чамаас цагаан. Би угаасаа бор хөлтэй. Хоёроос нэг бор охин харах бах та чаавс. Юу чаавс. За хөөхөн бор охин. Чи битгий ингээд чаавс маус гэж байгаа ч. За. Бит хоёроос нэг хөөхөн бор охин гарна да. Америкт арай хүмүүс бүгд бор болох гэж үзэж байна. Над шиг юм оливын бор арьстай. Над шиг ийм хөрслөг бор арьстай болох гэж наранд бие шарж байна. Тийм. Тэр шарах шаардлагагүй. Тэр гараал шууд хат харуулна. Яг одоогийн байдлаар хулангийн өрөө, хоёрын өрөө яг юм байна. Зүгээр унтлахны өрөө ахгүй. Тэг хажуудаа ингээд студи эднэрийн имийг тавьцсан. Тэгээд энэ ч микрофон төгөлдөр. Тэгээ миний төлөвлөгөө юм байхгүй. Одоо энэ хана штэ. Энэ ханы би одоо энийг хоёулаа аваад заяа. За. Энийг аваад тэгээд тэр обёгоо ингээ гонах гэдэг байхгүй. За. Тэгээд аль өнгөтэй юм. тэр чинь хоёр би ингээ сөөлчүүлээд наачиг бичсэн байхгүй. Голд нь нөгөө нэг хээ уулцтай юм хийгээд. Тэр нэг чиг дөрөв. За тэгвэл хоёулаа харж байгаа задлж үзээд чамд аль өнгөнд таалагдсан юм за. Тэгээд энийг хартаа. За энэ бол үнэхээр Disaster. За энэ бол үнэхээр хэцүүхэн байдалтай байгаа. Одоо бол ингээ нөгөө нэг манай storage хадгалах энэ цаана агуулга гана. цаана ингээд бас овоо зайтай. Тэгээд энийг цаадлахад энэ дагаа баахан илүү дутуу юмнуудыг гаргаад тэгээд эдрийг бас цааш нэг гой зэгцэлж хийгээд энэ жижигхэн зайгаад тэгээд энэ жижигхэн зайд нь яг нэг юм хоёр одоо нөгөө нэг дөрвөлжин юм юу байдэн штэ. Нөгөө хайрцаг нөө даван юм хайрцаг ордог пакет идэг. Тим юм орчих үйс яг иймэрхүү нэг юм өргөнтэй. Тэгээд нэг юм 4 5 ч юм уу нэг иймэрхүү ингээд өндөртэй юм хөөрхөн юм юу юм яа шүүгээ маяг юм хэмээр аа. За. Ойлголоо. За эхний обойг харцгаая. За ийм хашаа шиг л болно үстэй. Гэтэ энэ ч одоо модонд оруулаа шүү дээ. Манай гэрийн хан ингээд хашаан дотор амьдарч байгаа юм шиг. Хашаа шиг. За энэ яг уу За яг уу байж болохоор юм заяа. Тэгтээ за жоохон хашаан дотор амьдраад байгаа юм шиг санагдах юм шиг. Энэ харин хөөрх юм байна. За энийг харцгаа. харцгаа. Гоё юм байна. Нөгөө хүүхдүүд хөөрхөн ингээ гоё өнгөтэй. За энэ бол Хөөрхөн урамлын. tropical халуун оронд амьдарч байгаа юм шиг байна. Угаасаа холон оронд амьдарч байгаа шүү дээ. За анхны обоо наалт оролдлого амжилттай явж байна. Энэ цагаан бот болохоор энэ далхи ч гэсэн их мэддэхгүй гоё юм тий. Тийм тэгтгоо яригдчих шүү. Миний ачтай хөөрхөн сонголттой юм аа. Туслаа яа. Надад чи ихлээр салхаас нь хайчлах юм шүү орой. Эсвэл нэр хайч болохгүй байна юм уу? Юу нэнди юм гад руу яа. Миний чинь Дандаа миний хэрэгсэн шүү дээ. Миний чинь ойдлчин байлаа. Ойдлчоо дизайнер. Дизайнер уг мэрэгчлээ шүү дээ би чи. Миний гой цүнх хийдэг гэсэн тийм. Хоёлаа хийнэ. Хайрын хайсан гой цүнхийг танаас харуулна. Айгуу гоё юм жийсэн. Оо энэ хараа. Энэ Юу? энэ надаа ээжээс өвлж ирсэн. Яахгүй юу? Одоо ноч хийдэг юм. Ноч гэдэг нь одоо ойдлчнуудад зориулж цаас цоолдог байхгүй. Энэ ээж их. Манай
ээж цаагийн ээж Гутлын дизайнер. Сний дизайнер байсан аюул мундаг Монголдо бүр улсын хэдэн удаагийн шилдэг дизайнер болсон тийм. Ээжээс үүлж ирсэн. Юу вэ? Наа чин гэхдээ миний л юм байна да хараа. Юу? Энэ үү? Наа чин миний л commercial байгаа. Үй. Амар урцэг. Ингээл. Энэ хэдэн оных гэж 2013 оных юм байна. Анх танилцчихсэн цаг. 13 оны 11 сарын 26 гинэ. Юу вэ? Хоёул уулзаад 9 хоногийн дараа юм байна Тийм. тийм. За өөрөө бичгийг гаргахгүй. За энэ болохоор хол надад дөнгөж 11 сар уулзаад удаагүй. Бид хоёр үргэхэд удаагүй байсан юм. Үерхэж эхлэхгүйсэн аахгүй. Эхэлсэн байна. 17 онд эхэлсэн шүү дээ. 17-нд гэхдээ яг үерхэж эхлэхгүй шүү. Эхэлсэн. За эхэлсэн байгаа ч дайлзаны хайр маяг гээ. За. Сайн уу миний хайр? Хайр нь яг одоо Лос Анжелесоос чам руугаар нисэж байна. Хайрын цонхоор үзэсгэлэнт үзэмжиг шохорхон чамаагаа цуг хардаг болоосаа гэж бодон суун. Цэнхэр тэнгэрт цагаан үлс уран зураг мэт хөврөлдөж хязгаар нь үл харагдах цэлмэг далай гоо үзэмжээр бэлхэж байна. Миний харж бас хайртай бас амар шүлгэлж бичдэг байжээ. Чи тэр үед энийг уншаад ойлгосон юм уу? Ойлгохгүй байх. Би чи гаргаагүй юм биш үү? Би чамдаа маш их хайртай. Хоёулаа энэ хайраа хизээж алдаж болохгүй шүү. Хайр нь амласнараа энэ яваа насандаа мөн үрд мөнх бууж өгөхгүй. Хоолой зангирах гэдэг. Анх чамайг хараад мэдрэхтэй ийм хол явж, ийм гоё хайр үүснэ гэж хайр нь төсөөлөөгүй явсан. Чи минь миний баатар, миний төгс ир хүн. Нүдэндээ цогтой, нүүрэндээ гэрэлтэй хямралаг Монгол залуу. Чи минь зөвхөн минийх шүү. Одоо хайр нь яг нэг арлын дээгүүр явж байна. Хайрын чамтай ийм зэлүүд газар амьдрахад ч бэлэн байна. Хоёулаа ирээдүйд хинтээж бүтээгээгүй тийм гайхалтай түүх хайрыг бүтээх болно. Хайрын чамдаа итгэж байна. Тийм болохоор миний хайрлах гэсэн юм шиг байна. Үргэлж сайхныг бодож, улам их хөдөлмөрлөж, амьдралын төлөө гэсэн урмаар дүүрэн алхаж яваарай. Хайр нь чиний хажууд үрд байх болно. Энэ бол гайхалтай бүхний эхлэл. Хайртаас нь. 2013 оны 11 сарын 26-нд хулан сосор барамд. Миний бичгийг хартаа. Миний харч амар гоё бичдэг шүү дээ. Вау. Одоо хүртэл хоёлаа going strong guy. Нэр хайртай хөө гоё захиа биччихээ. Амар сэтгэл гинт. Ямар гоё дурсамжтай юм. Би яг ийм нөгөө нэг конвертод амар ихээр авцсан. Тэгээд цоогийн тэгээд яг хүмүүст айгүй хөвдөг байхгүй. Тэгээд би шууд хараад танилаа шүү дээ. Чи тэгсэн чинь шууд ингэ орлсон ихлээ. За sorry. Гэтэ энэ амар гоё захиа гинт болсон амар баяртай. Мотоциклынхаа дуулыг боллоо. Нэг хэсэг мотоциклтай болъё гэж боддог байсан. Жодог явц. Нэг хэсэг овоо жодоор байлдаг байсан. Berkeley Genco Park. Одоо манай Genco-гийн хүүхдүүд маань бас овоо болсон байлээ. Жодогийн клуб болохоор Berkeley, Калифорни Berkeley хотод байдаг. Сайн жодогийн клуб шүү. Манай багшийг мөн хайсгсан гэдэг жодогийн мастер багш маань байгаа. Одоо хүүхдүүд юу н багаас нь бэлтгээд юу н олимпиад оруулах гэдэг ах шиг байлээ. А юм нь гоё зай гаргах. Вау! Амар том зай гарсан шүү дээ. Yay! Амар гоё. Вау! Ийм их хог гарч ийн гэж боддоо. Тэгэл зүгээр дүүрэн хог гарч ийн. Ийм хэрэггүй юмнууд дээр хадгалаад идэг байжээ. Одоо ингээд хөөрхөн бэбиний хачаар юмаа зэгцэлж аваад байгаа юм шүү. Урлагийн бүтээл харуулах амарч чинь.
Энэ ямар орчин үеийн урлаг вэ? Contemporary art. Орчин үеийн урлаг чинь ингээд нэг музей дээр ингээд нэг сонио өчр бүтүүлэг юм ингээд хэвтчихэдэн штэ. Энэ одоо яг юу юм бүү мэд. Гэт ингээд харахаар согигийн шорт юм шиг байна. За тэгээ ямар өчр утгатай нэраа? Наа чин дэлхийн дулаарлыг гэсэн урлаг бүтээл байна. За яг яаж шилтгэж байгаа юм? Хүн бүр халуун тисгээ байгаад шорт шовтолж унжээ гэсэн. За хүрсэн газараа ингээд там мөрөөндөө ингээд шууд Дэлхийн дулаарлыг. дэлхийн дулаарлыг нэртэй урлагийн бүтээл юм уу? За гайхамшиг. The next day. Тэр ногоо хоолтны газар ороод ирсэн байна. Ой, амар царилт явж ийн дөнгөж сая дасглаа гэж дуусаад. Вау, гоё хоол ирлээ. гоё. Надад талын өгнө гэсэн тий. Хоолсээ бүхгүй. Nani? Царилт. Оо яа. Идэ. Иди. Нүрэ бодаагүй явж. Нүрэ бодаагүй ч гэсэн яар амар хөөрхөө харагдчих. Slow motion-ыг үзүүлж. За slow motion гэж. Одоо буцаана. Ой. Айно. Гой хоол авчихсан баярлалаа. I love you. Цадцсан уу? Тийм. Цадаад бүр гоё болчихлоо. Чи silver lake-ийг харуултаа. Silver lake. За ясаа яасаа яагаад сая хоолоо удсан? Хоолой нэг сонирн байгаа. За зөв тайлбарлах хэрэгтэй. Гоё шатрын зүрхтэй. Оо тийм ээ. Gambit гэдэг чи угаасаа Gambit гэдэг байдаг шүү дээ шатрын. Gambit оруулсан гэдэг үү? Аавч ярьсан. Энэ харин шатрын цог. Тийм үү? Аавч ярьсан. Манай аавч нэр хосмостой шитрэх акт юм гэх гэмтэй. Мундаг акт юм байгаа. Хүүхдүүдэд явуулаарай. За яг одоо 100 гарсан. Агарын цэвэрлэл хон зэрэг 84. Trader Joe's. Монголд ийм арт намин гэдэг дэлгүүр ордог бол энэ дотор дандаа Trader Joe's. Бодтаачин жоо. Trader Joe's орд юм шүү. Миний гизийг харах уу гэсэн чинь ингээд болчихсон. Гэртээ харахаас өмнө бид хоёр хүнсээ цуглуулнаа. Энэ хөөрхөн бандгар хайрыгаа 2 цаг тутам хооллохгүй болохгүй шүү дээ. Дүүрүү. За 2 цаг яг үнэндээ. Заримдаа 3. Би яагаад ч дүүрүү. Тэгэл аавна. Ууцаа ч юм уу скин. Төмс. Юу хоёрыг авах юм уу? Миний урдсан байна. Энэ бол энэ Америкчүүдийн гол хүнс. Дандаа юм хөлбөсөн бүтээгдэхүүнийг Бод хийчихсэн. тий. Орой гол хийж ингээд эдрийг аваад тейчтэй хийгээл тий. Америкт байхад өөрөө ингээд за амар хоол гинэ гэж ээж нь боо юм болоцхгүй. За. Тэгэл би ямар хоол ирч юм бол хараад зүгээр баахан хөлтөөс энэ макро үед яснаа ширээн дээр тавиад хоол. Тейчэнд хийстэй. Манай Монголд тань хоол хийгээд чихнээс нэг юм шиг наазууд те. Тий. Бүр скрач. Төмс ногоо арилгаж байгаа л хэлсэн шүү дээ. Миний битэр хэрэгэлтий. Энэ бол тэр махгүй сосис. Тийм ногоогоор хийсэн. Гоё тий. Артлын би нөгөө нэг орчиг харсан чинь дайжгүй. Хаш гэдэг байгаа юм. Eggplant үлээ. Өнөөдөр сагийн хаал хийхэлж тий. Би сая яг чинь байгаа. Яна. Жирэмсүй тамаагүй хям эднэр хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж болдгоо мөлий. Би бүр хаяа бүр хямтай мэдмээр санагдаад тэгээд одоо бол бүр идэхгүйсээр бас басж юм дөө. Ачаалаа зогсчих.
тийм хөөрхөн самбар харлаа. Тэгсэн чинь энэ дээр ингээ бидний ингээд хугацаанд болсон хоол хаашаа явдгийг мэдэхгүй гэж асууж байна. Тэгсэн чинь яг энэ ойролцоо идэг юу ашигын бас байгууллагад өгдөг гинэ. Мэдмээр юм байна те. Амар цээж хувцадлахгүй бүр. Тэгсэн чинь өнөөдөр ийм ус уу гэж хэлээ. Энэ Монголд бас жирэмсэн цээж нь хорсож байгаа бол ийм юм уу гэд. Яг нөгөө ээжүүд бүгд ийм содтой ус уучих гэдээсэн. Тэгээд харин тийм гэсэн чинь би эмчт хэлсэн аахгүй. Эмчсэн чинь содтой усыг жинсүүхэн уудахгүй гэж байна гэсэн чинь зүгээр алкалинтай ус хүмүүс уугаал идэв штэ. Чи яг содтой найруулахгүйгээр ийм ус аваа уучих гэдээсэн. Тэгээд нөлөөлөх болтугай тэгэхгүй бол миний бүр цээж амар болсон. Машин угаалгын газар ирлээ. Очортой байна. Машин бүр ийм хэрэгэлсэн. Сэмпл гэж үгсэн. Манай хүн чинь бас испаноор жоох ярьдаг те. Хальтмал байдаг шүү дээ. Хичээл аваа идтэй. Хальтмал ярьдаг. A few minutes later. Ээжийнхээс орон аваа явж байна. Тэр нөгөө Монгол бас нөгөө хүүхдийн нэг төрүүлж өгсөрдгөө болохоор хадгалсан байсан. Тэр марч. Лифтэнд зүгээр шууд ингээд компани хайхыг мартаа бичсэн юм. Энэ саваа том хүүхдийн орон авахгүй тий. Гарын судалт ингэж ихтэйхэн зохицуулж хийхгүй болов. Тэгээ саваа одоо хараа өгсөн. Бас их ажил болж байна гэсэн шүү. Анхнаасаа л гэртээ байлгахгүй санаа зовоод байсан. Гэртээ л бараг байлгачдаг. Хараа туслаарай. За энэ матрасанд нь одоо харин нөгөө ус нэвтэрдэггүй. Лав мав авч хийд юм л. Тэрнийг лаванда 2 hours later. Хэр. Яа гутаа. Яса. Юу гэж аа? Одоо хүүхдийн хоорыг угсах гэж байна. Би ерөөсөө заавал нөө хартгүй. За харъя. Хавсаа. Хэдэн минутын дараа гэсэн чи. За. Огсорчаад юу гэж? Огсорчаа та бүхэндээ ямар гоё ортойгоо харуулж гайхуулах вэ? Оо за. Сог ингээ ороо өгсөрсөн чинь ийм том ор байна. Би яг хэлсэн байхгүй яг энэ орны Викторийн унтдаг орны яг доотлолтой адилхан урттай байгаа байхгүй юу? Тэгээд манай өрөө болохоор хөрх нэг ийм л өрөө байгаа л та. Жижигхэн. За тэгээд харъя. Дараа нь энэ өрөө яаж өөрчлөгдөхийг. За тэр ажилд орлоо. 11 minutes later. Тэ Виктор бүр хамаг юмнаа зэгцлээд. Яа, манай ор өсөрсөн. Яа, баяр хүргэе. За баяр хүргэе. Тэгин баяр хүргэе. За өвөө утахгүй ер нь нэмээд тэр гоё өрөөгөө ер нь хийхийг наачи гэж бодож байгаа. Энд тэгээд Виктор хамаг юмас зэгцэлсэн. Зайгуу юм багтахгүй болоо гэсэн ч ойлоо багтаачлаа тий. Зэгцлээд. Энэ ор айгүй том ор тий хүүхэд бүр том болтол байхаар л хөөрхөн л юм. Цай бөөнөрөө. Бөөнөрөө. Энэ болtori nursing-ийн 2 дахь өдөр гэсэн тийм. Нөгөө хүүхдийнхээ өрөө бэлтэж байгаа 2 дахь өдөр бас овоо амжилттай айгүй их юм янзлчихлаа. Хамаг хэрэггүй хайрцагнуудаа хаяад Яашинбэра. биеэр баах юм туураад. Яг хүүхэд бас жоох баах хөдлөөд сандраад. Амар захтан байна.
тэр ирсэн хөрх юм та. Би ажил дээр байсан чинь болсон дуудаад. You notice they're not you're moving because they're sleeping. Now, if you worry, then wake the baby up. Okay? You wake them up. You drink ice cold water, they wake up. Or you lie on your side. Хоёрын охины хүү зүрхний зөвлөлт. Амар төвчтэй зөвлөлт. Тийм ихтэй. Гэтсэн дээр бүр амар заахтаа амар хэцүү юм бэ. Одоо байж үл яг Тивачд очсон юм шиг байна шүү дээ биш. 2 days later. За. Ваа. Орон амар том байгаа. Тийм ээ, орон айгуу том байна. Тэгээд битээр ийм нөгөө обоогоо нэмж өнөөдөр ирсэн. За. Энийгээ тэгээ ингээд Наач байгаа. энэ тал хэсгийг л баг. Ямар вэ? Гоё юм. Зайтай болцсон үстэй. Тийм ээ. Тэгээд битээр харин гол нь Тэр орон нагсчихсан. Эргүүлсэн байхгүй. Нэг юм ногоон орны хөтөлөгт болчихлоо юм шиг. ногоон ч ихтерхийн ном болчих. Зүгээр гой цагаан ингээд юм сагсгаар байвалгүй. Яа нөгөө нэг өсөөнчдөр өгдөж. Яагаад нуу? Ноо. Яагаад тийм бол амар ирэм болчих. Аа sorry. Бурхан өршөө буянтай айлын бэртэ болж байгаа за баяр үргэе. Наа чин зүгээр агац. Зүгээр ингээд наагаад авчдсан юм билээ. Оо тийм үү. Тэгэхээр харин нөгөө нүүж байхад айгаа ам. Яг зурцсан юм шиг. Харин тийм. Гоё. Зэ кофе гоох уу? За тэгээ гоё кофе унаа. За. Ирсэн шүү. Хэц толоод. Харуулчихд тэгээ. Зэ. Хай. За яасан гаргацсан уу? За надад зааварчлаа өмсөн хэлж өгөө. За юу яан заяа. Ер нь бол эдрийгээ дуустал л ашиглаж байна. Тэгээд Тэгээд амар сүртэй зааварчлаа өгөхгүй. Ойлголоо. ойлгосноо. Ойлголоо дараа. Ямар гүр. Жангл болчихжээ болчихж. Тэгтээ минийэр гоё итсэн байна. Тэгтээ зүгээр заяа. Тэрэнд нь би гоё юм одоо үлгэн тэг ирэхэд бол гоё болчих. Чи анх харчаал яасан гоё юм лээ шиг. Нэг хэсэгтээ жоохон байх гоё юм. Яасан тэг одоо унтахгүй юм уу? Зүгээр л юм л та зүгээр. Нэг хэсэгтээ ижлэр амар стил тавигдаж. Одоо болохоор зүгээр шууд ингээд тэр чигээрээ ингээ өөрснөө хаалцсан. Тэгээ тэнд би нэг юм үлгэнөө. Чи тэгээ хараарай заяа. За тэгээ саяны видеогоор болохоор ингээд нэг хөөхөн ханаад огчуулаад тэр ханны обоог бол угаасаа хулан санаачилсан байгаа. Ер нь бүх юмыг манай хөөхөн хулан маань санаачлаад би бүгдийг нь угсраад бүгдийг хийсэн байна. Ханны обоог наасныхаа дараа нөгөөдөг чинь аймууд шиг байна мэн гэнэ. Гэтэ яг гол нь нэгдүгээрт энэ бол хоёлаа байнгын байхгүй. Би зүгээр тэр өрөөнд зүгээр юм хагас хэсгийг аягүй гоё өнгөлөг болгоё гэдгсэн баггүй. Тэгээд ямар ч тэмхээ угуулцгүй зүгээр ийм яг бүдэг ягаан ч юм уу бүдэг цэнхэр ч юм уу бэ гэж бодсон ч гэсэн нөгөө контракт ялгааных гарахгүй юм шиг санагдаа. Тэгээд ер нь бол яг юм хөөрхөн ногоон өнгө ч юм бас тайвшруулт юм чи ингээд сонгосон. Заяа. Гэтэ надад таалагдж байгаа манай өөр амар хөөрхөн байгаа. Бичнээ ингээд яг ингээ оронгууд ингээд амар гоё ингээд одоо жөнгөлд явж байгаа юм шиг. Гэхдээ амар тийм халуун гоё уур амьсгалыг бий болгож байгаа. Тэгээд хөөхөн охиныхоо орыг та бүхэн харсан байх ингээд орныхаа хажуу тавьсан. Улан маань бол тэр өөрийнхөө хөгжмийн зэмсгүүдийг одоо хүүхд дарахлаар нэг хэсэгтээ жоохон хөгжмөөсөө төр завсарлага авч магадгүй гэдээ бас төр юмнуудаа бас зайчилсан байгаа. Гэхдээ одоо хүртэл улан маань бас одоо хөгжмөө хийсээр л байна. Удахгүй та бүхэндээ амар гоё дуу гаргана гэсэн байгаа. Тэр нь бол тэр өөрийнхөө охинтой холбогдлолтой хөргөн дуу гаргана гэсэн.
Хара. Вау. Төсөө өдрийн бэлгээ өгсөрч байна. Гоё юм тий? Дөрөв юм бэ. Дугуй нэг гоо том юм тий. Энэ болохоор зэрэг car seat машины суудлалт юм биш. Яг жоох хөвгөдөд зориулсан. Миний ард зөгч штэ. Одоо ингээд бүх юмаа гаргаад янзлж байна. Энд тавиур авцсан. Одоо тэрнийг соогийн өгсөрнө. За дэхнэ. Билэн. Энэ ард хүүхдээ ийм олон гоё билэнүүдтэй болсон. Энийг утахгүй угаах гэж байгаа. Тэр өмнөх видеон дээр хүүхдийн уцыг эндүүддэггүй шүү гэж зөндөө хүмүүс хэлсэн. Тэгээд тэрнийг хүлээж авсан гэдэг. Америкт яг Google-тэй ч мөглөхээр эндүүд гэдэг юм билээ. Ариутхан ч гинүү. Тэгээд ер нь бол гэхдээ мэдээж монголчуудынхаа хэлснээр эндүүдэхгүй гэж шийдсэн. Надад ч гэсэн ажил хамаагүй хөнгөвчилж байгаа. За ямар вэ? Юу? Миний авсан юм. Мэдрэмж сайн байна. Баярлалаа. Миний ярил бүх юм аяж ин дөө. Би нэг хан ман дээр үлгэх гэсэн жижиг сажиг байна. Арын хэсгний жамаараа. Сайн нэг жоохон шүл ууж нэг ам орлоо. Ам ороод. Тавьчих уу? Сари. Хүй. Хөрхи. I think it's good. Дээр нь ингээ хувцснууд өглөх юм чи тий. Бүгдийн. Зя ингээл яг батсан. Тий, хувцснуудын өглгөөд тэгээд энэ дээр нь би ном зам юм тавина. Тэний би ичэн заяа. За, улан маань юу гэж байгааг харцгаая. Манай гэр стил одоо хүртэл замбраагүй. Сайн уу? Ямар хөөр юм бэ? Вау. Хөл харагддаг гэсэн. Санагдахгүй. Охиндоо зориулж гинэ. Мосон. Үлгүүрүүд. Үлгүүрүүд аа тэгээд нөгөө хүмүүсийн өгсөн хөрхөн хуучин хамаагүй хувцснуудыг хийн. Энэ нөгөө нэг дээр явсан хөрхөн хийн. Бүгдийг угаацсан. Ийм ихтэй гэж байна. Оо би хаашаа. Дотны халтаг хийсэн. Яаж аа? Дам баггүй. Яадаг том юм? Төрүүлээд юм бэлтэж байгаа болохоор дамж байгаа. Албаа хийдэг гэсэн юм уу? Тийм. Тэгэхээр яадаг юм? Яг тэ сэтгэл сэвгүүлэхгүй. Ийм хөө. Ийш. За. Тэр палаж ямар ихтэй юм. Юу нэг хардаа арай. 3 сартай гэж байгаа байхгүй юу? За. Чао, шимэт тийм биш тий. 3 сартай. Энэ палаж ямар ихтэй. Наа чи 18 сартай гэж байгаа байхгүй юу? Тэг харахад уг амар жоох харагдаад байгаа юм нэ. 18 сартай даамсан юм бэл. Хөрхи. Чиштэй идэгтэй юм аа. За. Тэр шкаф болохоор шкаф гинэ. Шкаф дотор хийсэн тэр хөөрхөн тавиурыг маань хол маань бас ааж ирсэн. Тэгээ бид хоёр бас өшөөхөө зөндөө гой хүүхдийн бэлгэнүүд ирээд хулангийн ихчээс тэгээ дээрэс нь хулангийн найзуудаас манай гэр бүл ингээл бүх юмнууд одоо та бүхэн харсан байх өмнөх видеоноос миний төрсөн өдрийн бэлэг гэдэг бүр гэрээр дүүрийн болцсон. Тэгээд одоо нэмэж одоо нэг баахан нөгөө нэг ягаан нүднүүдээс бас авах хэрэгтэй болсон. Би одоо яг энд дээр нөгөө нэг ихчээс ирсэн хувцснуудаа ихэд сууж ирсэн. Тэгээд ер нь бол нэмээд аваад хараа өөр өнгөтэйгээр мэдээж аваад хийх гэж байгаа. What's up guys?
Ингээд манай бөмбөлөө ихчээс улам бит хоёрт бэлэг ирсэн. Улам маань одоо задаж үзүүлэх гэж байна. Манай хамгийн том ихч Нидерландд байдаг. Тэгээд битэрт аюу хөөрхөн хүүхдүүдийнхээ хувцснуудыг явуулсан. Тэгээд бүр задлах гад бүүн баяр. Check it. Оо, хэн хувц 12 кг гэсэн тийм үү? 12 кг. Ийм бас муу явсан шүү дээ. Юу яа? Your baby week by week гинэ. Ямар хөөрх юм. Юу гүргэн цагт л уусан бэ? За унши. Ярта. Хараа. Windmill. Энэ нөгөө нэг Амстердамынхаа нутгийн онцлог юм шиг. Гэсэн чинь хайрт дүү соогийн холон та хоёртоо бие биенээ гэсэн халуун сэтгэл хайр дурлалынхаа агуу хүчээр олон бэрхшээлийг даван туулж энэ олон жил үнэнчээр өргөж нөхөрснийхөө үр дүнд сайхан гэр бүл зохиож байгаад нь их чинь туйлаас их баярлаж байна. Хоёр хүүхэн дүү дааж байгаа сайн сайхан бүхний хүсэн өрөөгөөд удахгүй сайн мэдээ сонсхийг гисэн ядан хүлээж сууя. Хайртагч бөмбөлий гэсэн юм. Үстэл хөдөлчлээ. Дандаа амар хүүхэн томхон нүс юм. Энийг хатаа яраа. Ямар хөөрхөн палаж. Энийг одоо 6 сар мартад л нүс юм байна. Тийм л. Тоглоом. Би өрүүлсэн мэн үү? Нүлбэс гараад байна. Ийм их юм байна. Юу вэ модон готлоо болчихсон. Нөгөө нэг Нидерланд готлоо шүү дээ. Шгүй баахан нэг хөөрхөн жижиг амстад шүү дээ. Нэг артаа. Хөөрхөн. Тийм үү. Ийм жижиг. Хөөрхөн юм. За хайртагчтай маш их баярлалаа. За миний нэг гоё. Тэгээд юу ихэр үлчих гэдэг. Намайг багахад ер нь бол өсгсөн миний хайртагч. Тэгээд хэдий хоол идэж гэсэн их жаа байг сандаг шүү. Нэг гоё нартай өдөр уулзнаа. Бид хоёр Нидерланд очиод гоё хайртагчдэрээ тэгээ хайртай гэр бүл дээр нь очно. Баярлалаа бөмбөлөө ихчээ. Баярлалаа. Хөөрхөн дүүгийн сайн харж ханднаа. Одоо ингээ гурлаа болох гэж шүү. Санаж байгаа шүү, хайртай шүү. Энд маш их хайртай тэгээд хоолой бүр саралтчлаа. Аюу гоё бэлгнүүд явуулсан. Тэгээд бүх юмаа дандаа сэтгэлээр хийдэг миний хүч. Тэгээ утгагүй болцсноо хэвдэлээ. Ийм олон one seat болчлоо. Манай охин ч бүр бошижээ. Нэр нэг мэтгэл хувцснууд бүр дүүрчт юм байна. Стай идэт юм аа. Тинтэн. Энд хөрхөн охиныхан бүх юмыг тавьсан. Хичээс ирсэн хувцс тэгээд хүмүүсийн өсөн хөрхөн палажнуудыг үлгцэн. Тэгээд энэ бичгнүүдийг би гараар хийгээд наацсан. Тэгээд яг 0-оос 3 сар 9-оос дээш сар гэд хувцснуудыг хөрхөн ангилсан. Тэгээ ийм хөрхөн тоглоомтой болцсон. Тэгээ манай том их чаа хэлжсэн. Ер нь юмнууд дороо бүрддэм а гэд нэг мэдсэн чи ийм их юмтай болцсон байна. Тэгээ энэ diaper гэд нөгөө чихнүүдийн нас энд хөрхөн ангилаад тавьчихсан. За одоо ингээл охиноо хүлээхэд авахд бэлэн болоод байна да. Hey, what's up guys? Улан маань бас Amazon-аас дахиад нэг хайрцагтай амзахаасан байна. Гэрт баг өдөр болгоо нэг хайрцагтай мэрж байгаа. Ер нь хүүхдтэй болох гээд. За тэгээд манай хулан маань юу захиалсан юм бол бөөмэд надаас нуугаад хайрцаг авалгаас унтлагынхаа өрөөлгүйгээр орчлоо. Өнөөдөр яг юу захиалсныг харцгаая. Юу идэв хаалгаачаад. Юу захиалсан? Энэ хайрцагтай бас юу юм? Өдөр болгон нэг хайрцагтай мэрж гинэ гэрт.
Энэ юу юм? Чамд таалагдсан. За. Энэ хоёрын нэгийг сон. Нэгийг сонгоо. Тийм. Хоёулангийн сонгож болохгүй юм уу? Хоёулангийн тавих цай ахтай. Би нөгөөнийг ханаа жоохон сэтгэл таалагдахгүй байгаад байгаа байхгүй юу? За харцгаая. Тэгээд Гоё л шүү дээ. Надаа юу таалагдахгүй нэ гэж? юу? Тэр сар. Тэр салган дээр чи би гэрэл мэл хийсэн байсан би зүгээр аваа. Харин амар гошин сар гоё зү. Би Яг юу? тэнийг авчин гошин биш тэр чиг зүг газар гоё. За энэ юу? За бүр одоо жөнгөд болгож ирсэн одоо сансар окторгоо болох юм байна. Үй чи өөрөө би чамд харуулсан чи энэ гоё юм байна гэдээсэн мэдтээ. За гоё байна гоё. Би бол энийг заяа. За. Жүнгөл биш. За жүнгөл биш одоо ой болох юм. Twilight. Юу юм. Ажлаа. Наадад чи харсан бүр даарчлаа ёо. Юу яа. Чи нэг ийм юмд бүр дуртай болчихё те. Тэр сар хүртэл боохоо стайл. Тийм яа. Боохоо стайл. Угаасаа би өөрөөсөө өөрөө хоёлоо гоё байр хатаа би. Боох бүгдийн боох. Энд чинь хойл шийдэг байхгүй юу? Тэрээр дизайн. Энэ бандагрыг хараад Ярих байгаарэ. хүндээ на чи хийдэй юу. Эцэг ингэж ороо ороод ирсэн бэ үгүй. Өөрөө дээр нь суучаад. За, миний боос тэлийн хүнчлэний гоё харуулах та хүмүүс. Боохоо гэдэг. Боохог нь харуулъя та. Ийм цацгтай боохоо гэдэг. Энэ арай. Боохоо. Үй хайш нь харуулаад байгаа юм би. Боошаар тийм. Үгүй доош нь харна штэ наа чин. За тэр боохогийн traditional. Юу хүлээж байжлаа. Окей. Тэр одоо ингээд гоё. Хамаагүй өрөөний өнгөтэй хавцалтаад байгаа ч та. За чи тэгээ тэр дургу сараа ав заяа. Тэний чинь би өөр газар гоё гэрэл асаагаа та. Яах гэдэг юм бэ? Хайр наа чинь яг ийм хан дээр болохоор Баахо стилтэй биш энэ амар хөөрхөн байгаа эдтэй энэ чи өөр газар гоё харагдана. Наад аймшиг киноны цааш. за яшиг. Би энийг чинь Amazon-аас авахдаа яг тэр зургийг хараад авахд аюу гоё харагдчихсэн юм. Тэгшим биш дээрээ болж байна. За энийг хадаад юу ч гэсэн үзээгээд. Хаминдаа л яг уу хийсэн жоохон алдаагаа засах гэж үлдсэн. Манай нэг өрөөний зохион байгуулалт гэхдээ яг энийг том хааны голд нь үлгөөд доор нь яг ингээд нөгөө нэг ороо голд нь тавиад ингээ харгой харагддаг юм байна. Сараа одоо ч ингэ сараа тэнцэн үлгэл тэр. Яшгүй. Үгүй ээ, энэ дээр чинь бүр нэг хачин. Одоо ч ингэ боохоо тэр боохоо энийг. Аа? Сог зүр боохоо гэл намайг. Одоо юм чи. Айгүй олон юм биш таараа. Энэ дээр тэгээд хүмүүс аюугаа гэрэл тавьчт юм билээ хараа. Гэрэлнүүд ингээ унжуулчихсан. Миний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Тэр бас ийм авсан тийм. Үгүй. Энийгээ битэр өгсөрсөн. Diaper changing station чих сольдог station. Чих сольдог станц чих сольдог газар. Булан юм биш дээр. Чих сольдог булан юм. Чихээ ингээд сольчихно. Хүүхдээ энэ ч ингэж хүлж хагаад. Хүлж байгаа гэдэг. Энэ айгу том юм билээ тий. Шгүй дугуйтай бас өөр өрөөндөө авчиж болдог. Тэгээ Виктори яг уу нэх олон юм мөнгө зараад яах ингээ авахгүй байсан. Тэгсэн чинь манай том их чаар энэ айгу хэрэгтэй гэдэг гээд яагаад тэгэхээр өдөрт хүүхэд нөгөө нэг чихээс айгу солих юм чинь яг Нуруу өвддөг. тий нуруу өвддөг болохоор ийм юм та. Ийм байхад зүгээр тий. Одоо үед чинь тэгэл бүхэл юм гайгүй өмнөөс харьцангуй гайгүй болсон юм чинь авцсан л дээр юм. Нэг жахны мэдээ.
Жаад ерөнхийдөө ирээдүйд дээр ер нь том хаустай болох гэж бодож байгаа. Yes. Одоохондоо бол яг тэ төртэй. Эндээ ингээл хүрхэн тий. Гэтэ болж л штэ. Тийм үү? Чи аз жаргалтай юм амьдрал та. Яа хайраа байна. Хайртай шүү дээ. Love you so much. Okay. Нэрсинг ингээд дуусаа. Хоёрын өмнөх видеог үзсэн бол бит хоёр ингээд дэлгүүрүүдээс үнгүй бэлэг аваад байсан. Тэгээ одоо бит хоёр бас өшөөний хитэн дэлгүүрүүдээс бас үнгүй бэлгнүүд авсан байгаа. Өмнө нь бол зөвхөн Amazon-аас авсныг харуулсан. Одоо энэ одоо бол бит хоёр бүр 5 бүр ингээд яг дэлгүүр гэхээс илүү одоо брэнд ч гэдэг юм уу тийм газраас үнгүй бэлэг авсан. Гэтэ энэ удаа бит хоёр удахгүй зүгээр маш хурдан тань нүт юу байгааг нь харуулна. Яг ингээ анхны удаа бас эцэгчүүдэд яг юм өгдөг юм билээ. Бидний бэлэг надад хамгийн гоё ах гэж би бодоод байна. За бөөнөрөө эхэлцгээе. Хамгийн түрүүнд юу ирсэн бэ гэхээр ёс заншлаараа хүүхдийн уугч энэ болохоор одоо хөхний сууг оожхоос хамгаалсан. Манай хүн бүр авдаг. Одоо хөхнийхөө левчин дотроо хийгээд сүү асархаас өмнө одоо сүүний ариун цэрэг хэрэгсэн. Тэгээд Сүүний памп. Мундаг юм бэ миний. Babyliss-ийн айгүй хөөрхөн хим өрт юм. Юу вэ? Ямар их сонсгүй. Дахиад нэг сонсгүй. Дахиад их сонсох юм уу? Тий. Юу вэ? Манай Хэд хүн 3 сонс. сонсохгүй. Манай хүүхд одоо бүр 10 сонсогдсон. Энэ өстэй хэрэгтэй юм ба шүү дээ. Парчик. Тий. Битэр энийг харин аваагүйсэн. Тэгэхээр ямар ч юм нэг ээл чинь парчигтай боллоо. Чих өгсөн байна. За энэ миний бүр яг хараад айгүй хөөрхөн харагдсан юм байна. Хүүхдийн үлгий. Ийм нөгөө янз бүрийн төрлийн дизайнтай юм үлгийнүүд байд юм лээ. Тэгээ битэр болохоор зүгээр нэг юм үлгий авсан байсан шүү дээ. Ингийн зүгээр том давуу. А энэ болохоор зэрэг ингээд хүүхдээ хийгээд ингэчтэй. Энийг бөмбөлөгч бас явуулсан байл шүү дээ. Манай ихч тийм. Хөөрхөн тий. Тийм. Тэгэхээр ийм хоёр бас үлгийтэй болцсон. Энэ Infamil гэдэг нөгөө брэнд юм билээ. Яг нөгөө нэг юугаар хөгдөг формулагаар өсдөг хөлтүүд дээ шүү дээ. Тэгээд би юуг мэдээж авсан гэхээр дөнгөж төрөөд угаасаа нөгөө сүү сайн гарахгүй угаасаа ер нь бол эмнэлгээс нь формулагаараас хоолт юм лээ. Тэгээд эмнэлгээс гарсны дараас магадгүй сүү нь хангалттай гарахгүй гэж болно шүү дээ. Тэгвэл бас формула хэрэглэх юм байна гэж би бодоо яваад байгаа байхгүй. Тэгээд би яасан гэхээр энэ Infamil гэдэг энэ брэнд угаасаа айгүй алдартай. Тэгээд тэрний бас нөгөө нэг сэмплийг авах гээд бүглөөд явуулсан чи ийм хөрхөн 2 сэмпл явуулсан байсан. Энэ хоёулаа юугаар ялгаатай? Яг го доторх орцнууд айгүй олон төрлүүд юм билээ. Гэхдээ мэдээж дахиад хэлэхэд Америкт бол ингээд зарим мэтэчүүд нь хөхүүлэхгүй гэдэг. Хөхөнд бүр 80 хэдэн төрлийн витамин байхад энд болохоор 9 төрлөөдөг гэж аахгүй. Тэгэхээр тийм амар ялгаатай. Тэгэхээр ер нь бол хөхөөрөө өгүүлсэн мэдээж хамгийн сайн. Баахан өнгөө хөөрхөн бэлгнүүдтэй болсон байна. Тийм тэгээд ер нь шинээр ер нь эцэг эхчүүд болж байгаа залуучуудтай хэлэхэд ер нь бол ойр дотны улсуудууд чинь ер нь бол ингээд хувцаар хангаад ер нь наазах юмнуудаар ер нь хангаад өгчт юм байлээ. Ер нь бол нэх хувцсанд бол нэх мөнгө өрөөд хэрэггүй юм байна шүү. Бид хоёр бүр ганц ч хувц аваагүй. Тэгээ яа тэгэхээр эхлээл шууд манай сагийн найз нь хэдэн хөрх хувцснууд өгөөл тэгээд ор өгсөн шүү дээ. Ор өгсөн тийм. Тэгээд дараа нь нөгөө төрсөн өдрөөр хүмүүс хувцс өгөөл тэгээд сая манай ихч бас баахан хувцснууд явуулаад ингээд л ерөөсөө хэрэггүй болчих жоохгүй. Тэгээд ер нь яа тэгэхээр хүүхэд дороо томорд ялангуяа эхний 3 сар бол бараг л нэг л хувцастайгаа байж хахад бол тийм шүү. Угаагаал яг хөө мэдээж 2-оос солих хувцастай байхад болно. Ер нь бол бүх хүмүүс бүх эцэгчүүд хэлдэм байлээ. Хүүхдэд хамгийн чухал юм бол эцэг эхийн хайр халамж анхаарал. Тэгэхээр битээр хэдий ийм олон юмтай байгаад байгаа ч гэсэн яг гол юм нь битээр мэдээж хүүхдтэй анхаарад 1 сар хоёулаас ажиллаа хийхгүй хүүхдтэйгээ цугваа гэж бодож байгаа. Тэгээд тэгэхээр яг ийм үед одоо жишээ нь яг аав одоо тэ партнер цуг байгаа хүн нас яг адилхан хариуцлага өрөөд адилхан 1 сар цуг байна гэд бас миний хайрт гэж би их баярлж байгаа. Тэгэхингүүд бас яг аав нас хүүхдтэйгээ ингээ улам ойр болоод бонд хийн гэж бас энд ярьдсан байлээ. За хулангийн маань 10 жилийн найз Азаа гэдэг охин байгаа. Тэр хоёрын найз. Тэгээд Азаа маань юм хөөрх юмнууд явуулсан байгаа. Энэ бол зөвхөн өснийг юмных нэг. Тэгээ энийг битээр яг нөгөө нэг registry-да хийгээд яг хэрэгтэй юм да гэж оролцсон байсан. Тэгээд хүүхэд нөгөө хүлд оруулагч яг
дими гэж Тийм хүүхдүүд нөгөө нэг өлмөдөр яваа сурчдаг гэсэн буруу алхаад. Одоо нэг монголчин нэг ингээд суулгаад тэгээд ингээд дугуйтаа ингээд хөл дээр яваад байдаг нэг юм байдаг штэ. Тийм юм дими гэсэн харин тэрний орд ингээд түрээд явдаг тоглоом байвал яг зөв алхаж сурдаг гэсэн байгаа. Тэгээ энэ ингээ хөөрхөн тоглоомч болчдөг. За ийм. Тэгээд тэгэхээр азата баярлалаа. Тэгээ хөөрхөн 10 жилийн манай найз байгаа. Тэгээд бас Америкт байдаг. Хэдий хол идэг ч гэсэн үргэлж цуг байгаа юм шиг гоё дотно байдаг. За азата баярлаа. Тэгээд хоёрын гэр бүлийнхэн бол ерөөсөө айгуу гоё ингээд яг бүгд л айгуу гоё дэмжиж байгаа янз бүрийн аргаар те. Тэгээд мөнгөн ч ямар ч аргаар дэмжиж байгаа. Тэгээд үнэхээр гэр бүл болж байгаа хүнд айгуу гоё идэг юм байна. Бид хоёр шинэ амьдрал зохиогч байгаа болохоор тэгээд яг гэр бүлийн хүмүүс, найз нөхөд, дотны хүмүүс л юу айгуу гоё юм дэмжлэг үзүүлдэг юм байна. Тэгээд та нарын дотны нэг хүн чинь одоо гэр бүл зохиогоод хүүхэдтэй болох ч бол чадах чинээгээрээ жоохон ч гэсэн туслаарай. Яа тэгвэл хүмүүсийн тус дэмжлэг айгүй их хэрэг болд юм байлээ. Дөнгөж шинээр одоо хүүхэдтэй болж байгаа гэр бүл болж байгаа залуу осуудад. Бид хоёр гэхдээ одоо ингээ харахаар хоёулаа бүх юмтай болцсон байгаа байхгүй тийм. Нэг мэтгэл эхлээл дөнгөж хулан жирэмсэн болоод яах чинь бид хоёр бас жоох стресст ч ихсэн байхгүй. Яг яах вэ? За одоо ийм юм хэрэгтэй юм байна, тийм хэрэгтэй юм байна. Одоо яг яах вэ гэл тэнгуү чин тэр болгон дээр чи ингээд бидний хайртай хүмүүс ингээд жоохон ч гэсэн тус жоохноос барахгүй зөндөө тус нэмэр болсон тий. Гэхдээ ингээд жоохон ч гэсэн найзууд нөхдүүд ингээд тус нэмэр болоход бүр амар дэмтэй байдаг юм байлээ. Тэгээд ингээд сэтгэл цаанаасаа хөнгөрөөл явчих юм чам. Тий. Тэгээ Америкт болохоор үнэхээр капиталист орн болохоор яагаад гэдэг штэ. Яна хүүхэд бол нэр амар их зардалтай гингүүд манай монголчууд айгүй хөөрхөө үгүй тэгэл болгох юм аа гэж. Хүүхэд ирүүл хүнс нэмэгдэн гэдэг шиг. Бид хоёр нэр үнэхээр хүүхэдтэй болсны дараа бол бүх юм ингээл хөөрхөн бүтээл яг ингээл өөрийнхөө хэрэгтэйнүүдийг ингээд олоод ирсэн байгаа хгүй тий. Тэгэл хаас агуугаас солонгосоос манаас үеэлэгч манай цэнгүүнэгч манаас гоё юмнууд явуулсан. Тэг ялангуяа жирэмсэн үед бол айгүй тийм имзэг болоод гортондох болчтой юм билээ. Би жоохон гортондох юм болов. Манай холонч угаас амар гортон. Тохоо гэж худлаа яриад чи яах вэ? За ингээд яа уйлах гэдэг юм. Өнөд нь юм орсон байна. Йоо. Манай хүн ч одоо гэв өнтгөө уйл. За худлаа би харин гэв өнтгөн уйлдгүү. Би ерөөсөө нэг уйлдгүй шүү дээ. За тэгээд өнөөдрийн дугаар маань нэг иймэрхүүгээр өндөрлөж байна. Гэхдээ одоо хулан маань одоо төрөхөд маш ойрхон байгаа шүү. Тэгээд та бүхэндээ одоо удахгүй төрсөн болон яаж төрсөн одоо яаж бойтголж байгаа айг бол бичлэгүүд зөндөө орж магадгүй. Та бүхэн бид нартай хамт байгаарай. Цогойсон баярлалаа. Bye guys. Bye. Тэгээ дараагийн влог. Baby was bye гинэ.